The real deal. Mongolian language. Иохан 4:23 гэд дурдсанчлан хариу үндэстнүүд олон зуун жилийн турш Бурхныг сүнс болон үннээр шүтэн биширч ирсэн. Энэ нь гэвч жинхэнэ шүтэгчид эцэгт сүнс ба үннээр мөргөх цаг ирж байна. Одоо ч ирж байна. Учир нь эцэг түүнд мөргөхийн тулд ийм хүнийг ирэлхийлж байна. Жинхэнэ шүтэн бишрэгчид бол жинхэнэ Христэд итгэгчид бөгөөд та одоохондоо аль нь ч биш гэдгийг ойлгох ёстой. Гэхдээ та ирээдүйд байх болно гэж найдаж байна. Сүнслэг зөвхт итгэгчид болох хариу үндэстний Христэд итгэгчид болон гигантнүүдэд нэгэн эмгэнэлт явдал тохиолдсон. Тэднийг бие махбодын хувьд зөв гэж үздэг бусад итгэгчид алжээ. Хэдэн зуун жилийн өмнө хүн бүр өнөөдөр өөрсдийгөө Христэд итгэгч гэж нэрлэдэг байсан. Жинхэнэ Христэд итгэгчид шинэ гэрээний тухай үннийг танд өгч чадах цорын ганц хүмүүс бол тэдэнд үнний сүнс байдаг. Бурхан тушаал бий, Бурхан Есүст, Есүс шавь нартай. Үнэн ба нууцыг шавь нарт нь илчилсэн. Марк 4:11-12 Тэгээд тэр тэдэнд хандан Бурханы хаанчлалын нууцыг мэдхэн та нарт өгөгдсөн. Харин гадна байгаа хүмүүст бүх зүйл сургаалт зүрлэлээр ирдэг. 12 Тэд харангуудаа анзаарахгүй, сонссон ч сонсоод ойлгохгүй байх болно. Лук 8:9-10 Дараа нь түүний шавнаар үүнийг хэлж байна уу? 10 Тэгээд тэр Бурханы хаанчлалын нууцыг мэдхэн чамд өгөгдсөн боловч бусад хүмүүст тэд харангаа харахгүй, сонсоод ойлгохгүй байхын тулд сургаалт зүрлэлээр өгөгдсөн. Үйлс 11:26 Яд шавнаар нь анх Христэд итгэгчид гэж нэрлэгддэг. Христэд итгэгчид ариусгах үйл явцыг туулж гигантнүүд болдог. Тиймээс Христэд итгэгчид болон гигантнүүд итгэгчид буюу үнний сүнсний илэрлэлээр ариун сүнсээр баптизм хүртээгүй хүмүүст заадаг. Итгэгчид жинхэнэ Христэд итгэгчид эсвэл гигантнүүдээс үннийг сонсох ёстой. Ром 8:8 Тиймээс махан биетэй хүмүүс Бурхныг баярлуулж чадахгүй. 1 Коринт 15:44 Энэ нь төрөлхийн биеийн тарьсан, сүнслэг биеийн амилсан. Байгалийн бие байдаг, сүнслэг бие байдаг. Эфес 1:13 Та нар үнний үг буюу авралынхаа сайн мэдээг сонсоод түүнд итгэсэн. Та үннийг заах үнний сүнстэй байх ёстой. Зөвхөн жинхэнэ Христэд итгэгчид болон гигантнүүдэд үнний сүнс байдаг. Иохан 16:13 гэсэн хэдий ч үнний сүнс болох тэр эрэхтэй та нарыг бүх үнэн рүү хөтлөх болно. Учир нь тэр өөрийн эрх мэдлээрээ ярихгүй харин тэр сонссон бүхнээ ярих болно. Тэр танд эрх зүйлсийг хэлэх болно. Жинхэнэ Христэд итгэгчид болон гигантнүүдийг хөнөөсөн хүмүүсийг Бурхан халамжлах болно. Чамайг гигантан болоход бэлтгэхэд миний анхаарал хандуулдаг. Гигантан болохоос өмнө эхлээд жинхэнэ Христэд итгэгч болох ёстой. Жинхэнэ Христэд итгэгч хүн ариун сүнсээр дүүрч өөр хэлээр ярьдаг гэж Үлс 2:4-д бичсэн байдаг. Жинхэнэ Христэд итгэгчдийн амийг хөнөөсөн хүмүүс өөрсдийгөө Христэд итгэгчид гэж нэрлээд байгаа нь хачирхалтай. Хэдэн зуун жилийн өмнө бүх жинхэнэ Христэд итгэгчдийг устгаснаас хойш нэг ч жинхэнэ Христэд итгэгч байгаагүй. Та өөрийгөө Христэд итгэгч гэж нэрлснээрээ чамайг Христэд итгэгч болгодоггүй. Та шинэ гэрээнд заасан Бурханы тодорхойлолттой нийцэх ёстой. Хариу үндэстнүүдэд тохиолдсон эмгэнэлт явдлыг ойлгох нь зүгээр л эрүүл саруул ухаан ашиглах явдал юм. Сүнслэг байдлын хувьд зөвхт итгэгчдийг мөнгө эрх мэдэл хяналтаар удирдахыг хүссэн хүмүүс нь бие махбодын хувьд зөв шударга итгэгчид байсан. Тэднийг удирдах чадах цорын ганц арга бол тэднийг алах явдал байв. Тэд Бурханы үг дэх үннийг өөрчлөхөөс илүү өгөхийг илүүд үздэг. Учир нь тэдэнд үнний сүнс байсан. Иохан 14:17 Үнний сүнс түүнийг дэлхий хүлээн авч чадахгүй. Учир нь энэ нь түүнийг хардаггүй, мэддэггүй. Харин та нар түүнийг мэддэг. Учир нь тэр та нартай хамт оршдог бөгөөд та нарын дотор байх болно. Дараа нь итгэгчдэд нөлөөлсөн юу болсон бэ? Нэрлэл. Хэн ч өөрийн үзэл бодолд тулгуурлан урсгалыг эхлүүлж болно. Тийм ч учраас олон хүн шашныг үзэл бодол гэж нэрлэдэг. Энэ нь бага зэрэг үнэнд үндэслэсэн эсвэл огт үнэнгүй байж болно. Асуулт: хэдэн зуун жилийн дараа ямар ч урсгал үнэнгүйгээр ихсэн бол одоо үннийг мэдхийг та хэрхэн хүлээх вэ? Альва урсгал байсаар ирсэн учраас түүний худал яриаг уламжлалт болтлоо сургах нь түүнийг үнэн болгож чадахгүй. Матай 28:19-20 Христэд итгэгч гэсэн тодорхойлолт гэдгийг нэг ч урсгал мэддэггүй байсан уу? Эсвэл Иохан 3:5 Марк 16:18 Үлс 2:4 эсвэл бүр Иохан 3:16 хүртэл Христэд итгэгч гэж юу болохыг тодорхойлсон уу? Эдгээр судар бүр нь Христийн сүнс, Бурханы сүнс, үнний сүнсний тухай өгүүлдэг. Хүн өөрийгөө хэр ухаантай гэж боддог ч Бурханы үг дэх сүнслэг үннийг ойлгох чадваргүй байсан. 1 Коринт 2:14 Гэвч төрөлхийн хүн Бурханы сүнсний зүйлийг хүлээн авдаггүй. Учир нь тэдгээр нь түүний хувьд мунхаг юм. Мөн сүнслэг байдлаараа ялгагдах учир тэр тэдгээрийг мэдэж чадахгүй. Чуулганы өмнө зогсож буй пастор эсвэл удирдагч өөрийгөө Христэд итгэгч, хурлын Христэд итгэгчид гэж нэрлэдэг бөгөөд шинэ гэрээг мэддэггүй бөгөөд Бурханы хаант улс гэж юу болохыг мэддэггүй.
Ариун сүнсээр баптизм хүртснийхээ дараа Христэд итгэгчид гэж нэрлэгддэг шав нартай яагаад өөрийгөө харьцуулж болохгүй гэж. Үлс 11:26. Тэд Иесусээр үннийг заасан. Тэд Христийн сүнсийг хүлээн авсан. Иохан 20:22. Тэд ариун сүнсээр баптизм хүртэх үедээ Бурхны сүнс болон үнний сүнсийг хүлээн авсан. Үлс 2:4. Мөн чи хэлээр ярих ёстой. Марк 16:17. Үлс 2:4-т тэд бүгд ариун сүнсээр дүүрч сүнс тэдэнд айлцсны дагуу өөр хэлээр ярьж эхлэв. Танд ариун сүнсээр дүүрхийн тулд Христийн сүнс, Бурхны сүнс, үнний сүнс хэрэгтэй. Та нарын хэлээр ярьдаг хүмүүс үнний сүнсийг хүлээн авахаасаа өмнө үннийг заалгах хэрэгтэй. Нэгэн итгэгч тэднийг Христийн шашинтан гэж бодоод энэ урсгалд төрсөн, энэ урсгалд үхэн гэж хэлсэн. Энэ урсгал олон зуун жил байсаар ирсэн учраас л худал өгүүлэхээрээ уламжлал болон тогтсон. Бие махбодын хувьд нас барсны дараа та сүнслэг байдлаараа үргэлжлүүлэн амьдрах болно гэдгийг итгэгчид ойлгох ёстой. Иохан 5:29 Сайныг үйлдсэн хүмүүс амийн амьлуулалт уруу, бузар мууг үйлдсэн хүмүүс ялын амьлалтад ирэхтэн. Сүмийн зорилго бол итгэгчдийг Христэд итгэгчид болон гигантнууд болгох явдал юм. Сүм нь сүмийн удирдагчдыг баяжуулж сэтгэл хангалуун байлгахын тулд байгуулагдаагүй. Сэрээрээ. Бурхны үг дах үннийг зүрхэндээ сонсон хүлээн ав.